Та экзамен сүлд гараа угаасан бэ. Таны хүрсэн бүхэн халдвар төвчин хүртээх, тархаах 80% магадaltaй байдгийг та мэдв үү? Бид мөнгө, хаалганы бариул, лифтний товч гэх маш олон зүйлд хүрдэг. Наад зах нь банкнд баримт бүглэхдээ үзгээр хүртэлчдэг шүү дээ. Ер нь тэгээд бүхий л зүйлд хүрж байгаагаар мань их заваан гэсэн үг. Гараа савнгаар сайтар угаана гэдэг нь бидний вирусын эсрэг авч байгаа маш том хариу цогцолтод энийг гэсэн үг. Гэтэ бид нэг жилийн турш гарандаа ус савн хүрэхгүй л юу болох вэ? За Америк нэгдсэн улсын халдвар төвчин судлалын төвөөс гаргасан судалгаагаар эрэгтэй хүмүүсийн 69%, эмэгтэй хүмүүсийн 35% нийтийн бие засах газар бие засны дараагаар гараа угаадаггүй. Харин нийт хүмүүсийн 93% найтайлах ханиалгасны дараагаар гараа угаадаггүй гэсэн хариу гарсан байна. Маш олон судалгаа туршилтын үр дүнд шинжлэх ухаан гараар халдвар дамжих тарах боломжтой гэдгийг нээхэн зэрэгцээ үр дүнтэй халдваргүйжүүлэх технологиг сайжруулж ирсэн төвхтэй. Өөрөөр хэлэх юм бол 200 жилийн өмнө хүндрэлтэн гараар халдвар дамжин бас тархаж буг мэдхгүй учраас халдварт нэмгээгээр хийхэн өвчилж нас ордог байсан байна. Хүн өдөрт юунд хүрснээсээ хамаарат 100,000-аас 1 сая хүртэлх нянг гартаа цуглуулдаг байна. Анх 1846 онд Вений нэгдсэн эмнэлгийн Унгар эмч Семмельвейлс нь халдвар нэгээс нөгөөд гараар дамжин халдварж байгааг тогтоосон. Тухайн үед задлан шинжилгээнээс орж исэн эмч нар их байхад халдвар авах магадлал хэд дахин нэмэгддэг улмаар төрсөн нэрээ халдвар авдаг гэсэн байна. Өөрөөр хэлэх юм бол задлан шинжилгээнээс төрөх тасагт орж исэн эмч нарын гараар халдвар дамжиж Семмельвейлс эмч ажигласан байна. Халдвар авсан нэрээ өндөр халуурч сепсисийн хүндрэлээр нийт нярайн 20 гаруй нь нас ордог гэсэн байна. Харин эмч нар задлан шинжилгээнээс шууд орж ирээгүй үед нярайн нас уралт их бага хувьтай байгааг ажиглаж мэдв. Улмаар задлан шинжилгээнээс орж исэн эмч нарын гарыг холоорж усан уусмалаар угааснаар төрөх тасагт нярайн халдварын шалтгаантай нас уралтыг 3% хүртэл буруулж чадахын зэрэгцээ гараар халдвар дамжих тархах боломжтойг анх удаа тогтоосон байдаг. Тиймээс тухайн эмч хамгийн анх хлорын агуулсан савн бүтээсэн бөгөөд энэ нь өнөөгийн эмч нарын гараа угаадаг савн болтлоо өгсөн. За бүгдээрээ 0 орчоод гараа угаалгүй гараад ирлээ гэж бодъё. Гараад явж байгаад нүдтэн захтнаад та майжчвал таны нүд салт бүрхүүл өрсөлдөлтэй болно. Үүнээс болоод нүд улаах, нүд нуухт гэгмэд шинж тэмдэг илэрдэг. Өөр нэгэн жишээ нь хоол хийх. Түүгийн махыг хэрцэн тохиолдолд гараа угаагүй байлаа гэд 0 орчоод гараа угаагүйгтэй агаар нэг гэсэн үг. Түүгийн маханд Salmonella, Giardiasis гэх бактериуд байдаг ба үүнийг та түүхийн мах хэрцсэний дараагаар гараа угаахгүй бол авах магадлал 30% байдаг. Энэхүү хоёр бактери нь хүний гидсэнд diarrhea үүсгэнэ. Үүнээс гадна томуу төс өвчин хамрын ханиад бүр цаашлаад ковид тусгах нь гарцаагүй. Ямар нэгэн вирус бактери хүн нүүрэндээ халтаахгүйгээд нүүрэндээ хүрэхгүй байхыг хичээсэн ч энэ маш хэцүү зүйл юм. Жир үн цагт нүүрэндээ дунджаар 20 болон түүнээс дээш удаа хүрдэг гэсэн баримт байдаг. Гараа удаан угаахгүй байснаас болоод гарт нь хуурайшиж эхэлнэ. Яг л сахарын цөл шиг болох ба нян вирусууд завсраар нь улам чигчин орох үзэгдэл ихсэх болно. Мөн гараа туслая гэж бодоход өнөөх нянгууд симхэ алдахгүй ороод дотор нь өрөвсөл үүсэх болно. Гэхдээ үүнээс илүү аюултай бактери байдаг ба үүнийг flesh eating бактери хэмээн нэрлэдэг. Тус бактери нь эхлээд өрөвсөл үүсгэн дараа нь арсигт нь баллаад дараа нь бүр булчин руу ч нэвтэрч ороод тэгээд та чад ийн. Колорадогийн их сургуулийн хийсэн дүгнэлтээр хүний гар 150 гаруй нэртөлийн 3200 орчим бактери зөөврлөн явж байдгаа хэмээн дүгнсэн байдаг. Гараа бүтэн жил угаахгүй байх нь таны туршиж үзэх зүйл биш шүү, октоосоо биш. Дээр дүрдсэн өвчнүүдийн адилаар таны биед маш олон сөрөг зүйлсүүдийг авчраа зогсохгүй, өмнө дүрдэгдсэн өвчнүүдээс өөр өвчнүүд таны биеийг гараагаа угаас болоод таныг зовох болно. Be explained.